Дөнгөж сая бичиж дуусаад үзгээ тавьчаад гарч ирж байгаа гэж хэлж болохоор энэ ном гарсан байна. Өрнөдийн улс орнуудын захиргааны эрх зүйн тойм гэж ном одоо хэвлэлтэнд өгсөн хэдхэн хоногийн дараа гарах юм байна тий. Тэгэхээр яагаад энэ номыг бичсэн, хэн зориулж бичсэн юм болов? Франц, Герман, Их Британи, Америк нэгдсэн улсын захиргааны эрх зүйн тухай ийм одоо нэг сэдвтэй юм ном. Энэ орнууд бол ер нь захиргааны эрх зүй үүссэн орнууд өстэй тий. Гэхдээ ер нь бол яг захиргааны эрх зүй гэдэг бол яг хамгийн энгийнээр хэлбэл төрийн удирдлагатай холбоотой ийм эрх зүй. Тэгэхээр нийтийн алба мөн үү? Яг төрийн удирдлага гэхээр одоо ингээд ярина л да. Нийтийн алба гэдэг нь төрийн удирдлагын систем дотор бол маш олон зүйлүүд ордог. Тэр нийтийн буюу тэр төрийн алба орон. За тэгээд цаашлаад бол одоо юу гэдгийг тийм иргэдийн эрхийг хамгаалахтай холбоотой гэдэг. Ингээ ярил энэ бол мэрэгжлийн одоо нэлээд тийм том чиглэлийн асуудал байхгүй. Одоо сүүлийн үед яригадаад байгаа бидний нийтийн захиргаа гэж яриад байгаа тийм ээ. Төрийн захиргаа гэж ярьдаг, нийтийн захиргаа, иргэний алба буюу төрийн алба. За тэгээд ингээд ярьж байгаа юм болохоор захиргааны шүүх гэж ярьж штэ. Тэгэл энэ захиргааны шүүхтэй чинь холбоотой гэдэг юм. Ингээд энэ хүний амьдралтай холбоотой энэ асуудлуудыг хамгийн одоо бидний одоо хэлдэгч төрийн үйлчилгээ авдаг. За одоо зарим ч нийтийн үйлчилгээ гэж яриад. Одоо ингээд нэр томьёо чинь хүртэл ингээд олон янз учраас шинэ нэр томьёор заримдаа хэлэх шаардлага үүсдэг. Заримдаа энийг эсэргүүцдэг гэдэг юм уу. Тэгэхээр энийг ер нь ингээд жиргэн дээр ч гэсэн харж байхад ч тэр одоо улс төрийн төвчнч тэр бид нар бол дандаа тийм юу яриад их хурал засгийн газрыг л яриад байгаа байхгүй юу? Шүүх гэл ерөнхий гурав. Наадахын захиргааны эрх зүй гэдэг бол хамгийн энгийнээр хэлэх юм бол засгийн газар захирагддаг. Тэр одоо тэр дунд доод түвшинд ажиллаж байгаа тэр бүх захиргааны байгууллагууд мөн мэрэгжил төвтэй одоо хамтран ажилладаг мэрэгжлийн холбоотой мөн одоо нутгийн өрөөдөрт байгууллага гэж байна шүү дээ. Ийм хүрээг хамаардаг. Тэгээ иргэдийн эрх хэрвээ захиргааны одоо тэр засаг дарга гэдэг юм уу бусад одоо зөвшөөрөл лиценз олгодог үйлчлэгээ үзүүлдэг энэ хүмүүс эрхийн зөрчих юм бол яаж хамгаалах вэ гэдэг асуудлыг нь зохицуулдаг юм одоо шийдэл байна. Тэгээ энэний хамгийн одоо мундаг одоо сонгодог эрх зүйн орн Франц орн гэдэг. За мэдээж хэрэг эрх зүйн хувьд бол хоёр бүл байдаг л да. Та хэд мэдэн шүү дээ. Их газрын эрх зүйн бүл, Англосаксоны эрх зүйн бүл гэдэг. Тэгээ наадах чи энэ одоо яригадаад байгаа улсуудад би шинжлэх ухааны талаасаа, эрх зүйн талаасаа бол бас энэ дөрвөн орны стандарт ерөнхий одоо үнээр одоо хүмүүс ч авах хэрэгтэй шүү дээ. Нэг уншаад ядаж зарим нь бол мэрэгжлийн биш гэсэн энэ номыг уншаад үн тодорхой хэмжээнд за ийм стандарт руу бид нар очих хэрэгтэй юм байна да. Бидний хүсэж байгаа юм байна да гэж ойлгоё гэж бодож байгаа. Жишээ нь одоо та олон хүнийг харж байгаа төрийн нийтийн үйлчилгээ, түрүү миний хэлсээр нийтийн алба, төрийн алба гэж нэрлэх үү ярих уу гэл. Тэгээ энд бол байж байгаа. Тэгээд энэ ном маань бол тус хүрэх баг. Хэн зориулж бичсэн ном юм? За наа чи бас сонирхолтой. Өнгөрсөн цаг хугацаагаа аваад үзэхээр би одоо олон жил бас төрийн алба, улс төрийн албанд ажиллаж л тээ. Тэгээд миний найз нөхдөөр хүн чинь энэ амьдралд олон зовлон сорилт бэрхшээлийг бас даван туулдаг юм байна. Би найз нөхдөдөө бүгдэнд баярлалаа гэж хэлж чадаагүй. Сонгуульд ч орохдоо, улс төрт ч явахдаа, төр зүтгэж явахдаа бол одоо эргээ бодохоор одоо нөгөө тус уснаа гэвэл одоо тус усна баг, тус авсан их байгаа байхгүй юу. Тэгээ энэ удаа бас хэд хэдэн ном гаргасных ерөөсөө хүм найз нөхөдгүйгээр бол энэ хорвоо ертөнцийн олон ямиг даван туулахгүй, урам зориг авч явахгүй. Тэгээд бүх одоо надад тусалж хийсэн, би бас байнга уулзч чадж байгаагүй, бас баярлалаа гэж хэлж чадаагүй. Бүх анд найз нартай бол энэ одоо гадаадад Америк нэгдсэн улс бисээ 1 жил байсан. Тэгээ энэ номыг одоо бас хичээн зүтгэж энэ номоо тэдэндээ өргөн барьж гинэ гэж бодож энийг хийсэн. За мэдээж яг номынх нь өөрөөх нь зориулт доторх агуулга зориулт нь бол ойлгомжтой. Энэ бол захиргааны эрх зүйг сонирхон судалдаг хүн болгон дээр нь Монгол улсын төрийн одоо болон тодорхой хэмжээнд нийтийн гэж ярьдаг нийт эрх мэдэлтэй холбоотой бүх одоо төв орон нутгийн байгууллага ажиллаж байгаа албан тушаалтнууд, албан хаагчид зориулсан. Энэ хэмжээгээр энийг үзэх юм бол иргэдийг яагаад хамгаалах ёстой юм? Яагаад иргэдэд үйлчлэх ёстой юм бэ гэдэг энэ төрийн захиргааны байгууллага, энэ нийтийн гэдэг энэ байгууллагууд хэний төлөө оршиж байгаа гэдэг үгнээс хүртэл ойлгосон. Энэ дөрвөн орнд хэд одоо нэг юм байгаа шүү дээ. Төрийн алба гэж нэр томьёо байхгүй. Ерөөсөө л иргэний алба, нийтийн алба.